Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг суугийг сонсож байна. Тэгээ энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Тэрнээсээ одоо хэн нэгний нэр төр талхаад байгаа асуудал бол ерөөсөө огт байхгүй. Энэ хэрэгүүдийг бол шүүхийн одоо цахим сайтнаас нээлттэй хэрэгүүдээс та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд хүссэн хүн бүр нь болохоор шүүгцэг имэйл рүү ороод хүссэн мэдээллээ уншиж танилцах боломжтой шүү гэдгийг бол хэлье. Тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө хэрэгтээ орцгоё. Өнөөдрийн дугаараар бид үнэхээр сэтгэл өвтгөм сонсоход ч биерэх нэгэн бодит хэргийг хүргэхээр бэлтгэсэн. Тэгээ арх сотруулах ундааны хэд хэрэглээ хүний зөв сэтгэн бодох чадрыг нь бүдүүрүүлж өөр бухимдлаа хянах чадрыг нь алдагдуулдаг. Тэгээ хамгийн аимшигтай нь өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийн эсрэг хүртэл аимшигтай үйлдэл хийхэд үргэлдгийг энэ хэрэг бол тодхон харуулж байгаа юм. 2023 оны 7 дугаар сарын 28 өдөө орон нутагт жирийн нэгэн өлөө эхэлж ясан юм. Гэвч нэгэн айлын хаалттай хаалганы цаана хэний ч төсөөлөхөргүй эмгэнэлт явдал өрнөж ээжээ. Ээж гэдэг бол үр хүүхдээ насан туршдаа хамгаалж, хайрлаж, ямар ч үед түшиж явдаг хүн юм. Харин энэ удаад энэ бүх зүйл бол эсрэгээрээ иргсэн. Архин донцсон нэгэн нэр үл ялах шалтгаанаас болоод өөрийнхөө төрсөн ихтэй хүч хэрэглэн хэрцгийгээр зодож эцэст нь амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм. Энэ бол архин донтох гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн удаан хугацаанд дамжирсаар нөхөж баршгүй эмгэнэлт хүрэгдгийн бодит жишээ болсон хэрэг юм. Талигаа чинь 65 настай амьдралынхаа туршид хөдөлмөрлөж явсан эмэгтэй байсан. Тэрээр нас барахаас өмнө хүнсний дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байсан ба сүүлийн жилүүдэд төрсөн хүүтэйгээ хамт амьдарч ээжээ. Гэвч түүний амьдралын хамгийн хүнд дарамт нь гаднаас бус өөрийн төрүүлсэн хүүгийн зүгээс ирж байсан. Харин шүүгдэгч нь болохоор тогтсон ажилгүй өмнө нь ээжигээ зодож гэмтэл учруулсан бөгөөд энэ хэрэгтэй өмнө нь ял шийдвүүлж ясан нэгэн байсан. Гэвч тухайн үед нь ээж нь үхтэл үр харам гихчээр хүүдээ хөнгөн ял оноож өгөхийг хүснээр шүүх түнд хорих ял хэдлүүлэхийн оронд 1 жилийн хугацаагаар тэнцэж 270 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж ээжээ. Харамсалтай нь энэ боломж түүний зан авирыг нь өөрчилж чадаагүй юм. Хэрэг гарсан тэр өглөө хамар хашааны хөршин чанга дуу чимээ сонссон. Тэрээр тухайн үед юу харж сонссноо мөрдөн байцаалтын үеэр дэлгэрэнгүй мэдүүлсэн байдгаа. Одоо ингээ бүгдээрээ гэрч хөршийнх нь мэдүүлгээс сонсцгоё. 23 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед санагдаж байна. Би дөнгөж орноосоо босоод хашаан дотроо алхаж байтал урд талд байх хамар хашааны хаалга тас гээд том зүйлэр зөхөж байгаа юм шиг дуурайд тэр айлын нохоо шуугаад эхлэхээр нь би гайхаад дээшээ өндийгөө тартал манай урд талын айлын хашаа руу зүс мэдэх хөгшин хүн гүгээд орж ясан ба араас нь түүний хүү болох залуу хөөгөөд хөөй пэминэ урдал гэж ярилсан. Тэгэхэр нь би хашааны хаалгаа онгойлгож гараад тэр залууд хандаад чи ихийгээ пэ гэж дууддаг нь яаж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу намайг хараад ахаа уучлаарай гэд тэндээ суугаад үлдэхээр нь би гэртээ буцаад орсон. Харин түүний ээж манай урд талын айл руу орсон. Би жаахан зайнаас харсан учраас тэр хөгшний биед ил харагдах гэмтэл шарах байгаа эсхийг ажиглаагүй. Гэхдээ толгой тарихнаас нь бол цус гарсан зүйл байгаагүй. Хэрв цус гарсан бол надад харагдах байсан. Бид нар ойролцоо амьдардаг учраас би тэр залууг зүс танина. Түүнээс садан төрлийн холбоо байхгүй. Тэр залуу бол талигаачийн хүүнд байгаа юм. Энэ залуу байнга архитаар суудаг бөгөөд уухаараа ээждээ агсан сотуу тавьдаг гэж хүмүүсээс сонсож яасан. Түүнээс би өөрийн нүдээр бол харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн. Ингээд хамар хашааных нь хөршин өглөөний 08 цагийн үед хэрүүл эхэлснийг олж харжээ. Ингээд 8 цагаас хойш буюу 11 цагийн үед талигаачийн хүүн өөр нэгэн гэрт яарч сандарсан байдалтайгаар орсон. Тухайн айлын эзнийх нь мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Тэрээр дараах зүйлсийг ярьсан. Гэрч ярихдаа өдрийн 11 цаг өнгөрч байхад манай гэрт гаднаас шүүгдэгч сандарч үлсэн байдалтай гүйж орж ирсэн. Тэгээд манай ээж өнгөрчлөө. Та цагдаа додоод өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би итгэж үхэхгүй. Юу балаарад байгаа юм бэ гэсэн чинь нэрээ үнэн гээл уйлаад байсан. Танай гэрт чинь хүн байгаа юм уу гэж асуухад хүн байхгүй гэхээр нь би гэртээ очиод хажууд нь байж бай гэж хэлээд араас нь түргэн дуудаад яваад очие гэж хэлсэн.
Тэгээд би эмнэлэг дуудчихад араас нь яваад очсон. Тухайн үед эрүүл согтуу байсан эсхийг нь би анзаарч хараагүй. Шүүгдэгч нь арх уусан үедээ талигаач ээжигээ дагуулад энэ тэнд байгаа хүмүүсээс мөнгө гуйлгаад дэлгүүрээс арх зээлүүлж уугаад яваад идэг байсан. Манай тэнд байсан хүмүүсийн хэлж ярьж байгаагаар талигаачийг төрсөн хүү болох шүүгдэгч нь байнга зодож нүддэг. Талигаачийн нүд ам нь хөхөрчгсөн байдаг байсан гэж ярьдаг. Хүмүүс таарлах үедээ ээжигээ зодхой болоош гэж хэлдэг байсан. Хүн амьтан гэрт нь байж байхад зодож нүдээ дээдэггүй. Хойлохнаа байх үедээ зоддог юм шиг байна лээ. Талигааш бол арх уугаад байдаггүй. Харин шүүгдэгч бол архины хамааралтай. Арх байнга уудаг. Урд нь шүүгдэж арх уугаад ээжийнхээ хөлийг цохиод хугалсан үйлдэл бол гарч байсан. Би тэр үед нь бургасаар суг таяг хийж өгч байсан юм. Шүүгдэгч ажил төрөл хийгээд байдаггүй. Гэртээ талигаачтай хойлохнаа байдаг юм. Шүүгдэгч нь хажуу айлаасаа дуудлага дуудаад өгөөч гэж гуйхад нь цэрвээд уцаараа яриулаагүй юм байна лээ. Тэгээд над дээр ирэх шалтгаан нь бас хаягаа мэдгүй учир ирсэн хэмээн дараах зүйлсийг учирлан ярьсан байна. Харин ээж хүүгийн амьдралын талаар өөр нэгэн гэрч дараах зүйлсийг ярьсан. Ингээд бүгдээрээ түүний мэдүүлгээс сонсцгоё. Шүүгдэгчийн хувьд ер нь бол арх сатууруулах хундаа байнга хэрэглээд хэтрүүлээд явж байгаа нь харагддаг. Ээжийн хувьд арх сатууруулах хундааны зүйл хэрэглээд байдаггүй. Миний мэдгээр дэлгүүрт үйлчлэгч хийж байсан. 2023 оны 7 сарын 28-ны өглөө 08 цагийн үед өглөө байшингасаа гараад хашаандаа 0 орох гээд явж байхад шүүгдэгч болон талигаачийн оршин суудаг хашаанаас шүүгдэгчин сохтуу бололтой солиор П авгаа мингээд орилж байгаа дуу чимээ их тод сонсогдсон. Би тухайн үед хашаан дотроосоо харах гээд сайн харагдахгүй байхаар нь хашааны эзэд нь ирчгээд хэрүүл маргаан болоод байгаа юм болов уу гэж бодоод тоогоогүй орхисон. Түүнээс эмэгтэй хүний орилго хашаарах чимээ сонсогдоогүй. Шүүгдэгчийн бололтой орилж хашгирч байгаа дуу чимээ намайг гэртээ орсноос хойш 1 цаг орчмын дараа сонсогдохой болсон. Мөн намайг гэрт ороход манай нөхөр надтай зөрөөд би засаг гээд гэрээсээ гараад явсан. Удалгүй 10-аас 20 минутын дараа орж ирээд надад хэлэхдээ шүүгдэгч ээжтэйгээ хэрүүл хийгээд ээж рүүгээ чулуу шидээд хажуу талын айлын хашаа оноод байна гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй. Шүүгдэгчийн хувьд ер нь зан авир муутай. Арх уусан үедээ ээжигээ байнга хэл ламаар доромжлоод байдаг. Миний мэдхээр 2023 оны 6 сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Өглөө 07 цаг өнгөрч яхад би гэртээ аргал түгээд гэрийнхээ ойролцоо явж байхад шүүгдэгч хашааныхаа гадаа сохтуу бололтой ээжигээ 3,000 төгрөг өгчхөөж пэмэн гэж орилж хашгираад түлхэж цохиж ясан. Мөн одоогоос 1 жилийн өмнө манай ойролцоо байдаг эцсийн дэлгүүрийн сүйдрэгчэнд намайг сууж яхад тэнд байсан хүмүүс болон дэлгүүрийн хүн хоорондоо ярихдаа шүүгдэгчийг ээжигээ зодож гэмтээсний улмаас ээж нь эмнэлэгт хэвцэн талаар ярьж ясан хэмээн мэдүүлжээ. Одоо ингээд бүгдээрээ шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцгаая. Шинжээчийн дүгнэлтээр талигаачийн биед олон тооны хүнд гэмтэл илэрсэн. Тодорхойлбол зүүн талын 3-аас 8 дугаар хавирга, баруун талын 9, 10, 11 дугаар хавиргууд бүгд хугарсан байсан. Мөн дуух, чамархай, хацар, бугуй, шуух хэсэгт язарсан шарах, хоёр нүдний зових, хамар, эрүү, цээж хөвлий, нуруу бүсэлхий болон гуйны хэсгээр том хэмжээний цус хуралд үүссэн байжээ. Шинжээчийн дүгнэлтэнд эдгээр гэмтлүүд нь 1 удаагийн цохилдоор бус мохой зүйл болон хүчтэй цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж тэмдэглэжээ. Хавирганы олон тооны хугарал, цээжний хөндийн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэлд тооцогдсон ба эцсийн үхлийн шалтгааныг цээжний битүү гэмтлийн улмаас үүссэн амьсгал зүрх судасны дутагдал хэмээн шүүхээс тогтоосон. Мөн шинжилгээгээр талигаач нь ерөнхий судас хатуурах өвчтөй байсан ч уг өвчин нь нас баралтанд нөлөөлөөгүй хэмээн дүгнсэн. Химийн шинжилгээгээр цус болон хотоодны шингэнд 0.7 промил спирт илэрсэн нь өнгөн зэргийн согтолтой байсныг харуулжээ. Өөрөөр хэлбэл шүүх шинжилгээний дүгнэлтээр талигаачийн амь нас архаг өвчний улмаас бус харин олон удаагийн хүчтэй зодуурын улмаас учирсан. Амь насанд аюултай цээжний гэмтлийн улмаас хохирсон нь дотоогдсон байна. Хэрэг гарсны дараа талигаачийн төрсөн дүү буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэхүү хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Одоо ингээд бүгдээрээ тухайн мэдүүлгээс нь сонсцгоё. Түүний ярьснаар энэ бүхэн ганцхан өдрийн уур бухимдлаас болсон хэрэг биш байжээ.
Тэрээр талигачийг олон жилийн турш төрсөн хүүдээ байнга зодуулдаг байсан гэж мэдүүлсэн. Мөн 2020 онд дээр ярьсан гэрчүүдийн хэлдгээр хөл гараа бол талигач нь шүүгдэгчд бол хугалуулж байсан талаар мөн адил хэлсэн. Ингээд тэрээр шүүхэд дуудагдаад ял идэлх гэж байсан ч шүүгдэгчийн ээж нь буюу талигач нь ганц хүүгээ ингээ хорчих юм бол хэн намайг асрах вэ гэд хүүгээ олж ерөнхийд бол байнга өмөөрдөг байсан байна. Мөн талигачийн төрсөн дүүн талигачийг өөр дөрөө авчираад ингээ хамт амьдрья гэд маш олон удаа санал болгож байсан ч хүү маань намайг арайч алчихгүй байлгүй дээ гэж хэлээд өөрийнхөө гэрлүг бол байнга буцдаг байсан талаар дурдсан байна. Ингээд түүний хэлснээр хүүн архины хамааралтай, тогтмол ажилгүй, архины мөнгө нэхэж дарамталдаг. Мөн өмнө нь ч удаа дараа хүчирхийлэл үлддэг байсан аж. Ингээд талигачийн дүү болох гэрчийн хэлснээр бол талигачийн хүүн архины хамааралтай, тогтмол хийх ажил байхгүй, архины мөнгө нэхээд дарамталдаг. Мөн өмнө нь ч удаа дараалал хүчирхийлэл үлдэж байсан нэгэн байсан аж. Хамгийн эмгэнэлтэй нь хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө талигач түүнээс 20,000 төгрөгийг дүүгээсээ зээлхийг хүссэн байна. Ингээд харин 20,000 төгрөг зээлснээс хойш талигач нь дүүтэйгээ дахин холбоо бариагүй байна. Ингээд эгчийнхээ нас барсан тухай мэдээг сонсмогцоо тэр даруй төрсөн хүүн ихийгээ алчгасан юм байна хэмээн боцсон талаараа гэрчийн мэдүүлэгтээ мөн дурджээ. Энэ харамсалтай хэргийн дараа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шүүгдэгчид сэтгцийн шинжилгээ хийсэн. Шүүх сэтгц эмгэг судлалын эмнэлгийн магадлалгаагаар шүүгдэгч нь ямар нэгэн сэтгцийн эмгэггүй, өөрийн үйлдэлийг ухамсарлах бүрэн чадвартай, болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд хэрэг хариуцах чадвартай хэмээн гарчээ. Мөн түүнд албатан эмчилгээ хийх шаардлагагүй хэмээн тэмдэглэсэн байна. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны үеэр шүүгдэгч нь өөрөө болсон явдлын талаар дараах мэдүүлгийг өгсөн. Шүүгдэгчийн мэдүүлэхдээ 2023 оны 7 сарын 27-ны өдөр манай хойд талын айл манай гэрийн тогийг тасалчихсан байсан. Тэгэхээр би хойд талын айл руу ээжигээ оруулаад тогоо залгуул гэд оруулсан. Тэгээд тухайн үед Тэгэх ах ирчихсэн байсан. Ах манай гэрт орж ирэхдээ чанар гэх нэртэй 1 литрийн архитай орж ирсэн. Тухайн архийг ээж бид 3 хувааж угаад ах 22 цагийн үед гэрлүүгээ харьлаа гэд яваад өгсөн. Тал архийг нь уугаагүй манай гэрт үлдээгээд яваад өгсөн. Тухайн архийг би ганцаараа уугаад дуусгасан. Тэгвэл би ээжийнхээ чэйж рүү нь гуталтай хөлөөрөө 2 удаа өшгөлсөн байна лээ. Тухайн үед архинаас болж муудалцсан юм шиг байна лээ. Манай ээж бас тухайн үед арх уучихсан согтуу талдаа хил ам нь мэддэхгүй байсан. 2-3 татчихсан юм. Миний хувьд архины дийлэх хувийг нь уучихсан байсан. Би өөрийгөө нэлийн хэмжээний согтолтой байсан гэж бодож байна. Талигач ээж маань газар унтах гээд хэвтэж байхад нь дээрээс нь гуталтай хөлөөрөө дэвссэн юм аа. Тэгээд өглөө боссон чинь ээж боссон байхаар нь ээжийг хойд айл руу оруулсан чинь байхгүй 2 охин нь байсан. Тэгээд би гэртээ буцаж орж ирээд ээжийнхээ нүүрлөө нилээ хэдэн удаа 6-аас 7 удаа алгацсан. Тэгээд талигач ээж надад алгадуулаад доошоо суусан. Би тухайн үед арх гараагүй байсан учраас эргээд орон дээр унтаад өгсөн. Эргээд би сэрээд харсан чинь ээж хогоо шүрдээд байж байсан. Тэгээд ээж нь жаахан хэвтээгээд орны дээд талаар хэвтэж байсан. Манай байрлаж байсан хашааг авсан өөгийнх залуу портертой чулуу хашаанд буулгасан. Тухайн үед 10 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд би эргээд дахиад унтаад өгсөн. Тэгээд би босож ирээд ээжигээ дуудсан чинь амьсгалахгүй, амьсгал хураасан байсан. Ингээд би дээшээ гудамж руу яваад ахын утсаар түргэн тусламжийн утсанд дуудлага өгүүлсэн. Би талигач ээжигээ гар хөлөөрөө цохиж зодсон. Гадны битээр цохиж зодоогүй. Толгой дээрээ язарсан байсан. Тэрийг өөрөө нойлын цасаар арчиж байсан. Цээж рүүнд би 4-5 удаа өшгөлсөн. Хажууд тийшээ болон дээшээ харж хөвтөж байхад нь өшөглөж таарсан. Тогны мөнгө болон гэр цэвэрлээгүй нүүх гэж байхад гэдэг шалтгаанаар цогсон. Талигач бит хоёрын байрлаж байсан хашаа бишин зарагдаад бит хоёр тухайн хашаанаас нүүх болоод байсан юм. Талигачийн хацар цээжинд учирсан гэмтлүүдийг би учруулсан. Энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна хэмээн дараах мэдүүлгийг өгчээ. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүх хэргийг хэлэлцсэн. Шүүхийн дүгнэлтээр шүүгдэгч нь төрсөн эхийнхээ биед удаа дараагийн хүч хэрглэсэн үйлдэл хийж улмаар амь насыг нь хохироосон болгон тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгчийн үйлдэлийг
онц харгас хэрсгийгээр өөрийгөө хамгаалах боломжгүй байсныг нь мэдсээрэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэмээн дүгнсэн. Далигач нь 65 настай биеийн хувьд сул дорой өөрийгөө хамгаалах боломж хязгаарлагдмал байсан ба шүүгдэгч нь төрсөн хүнд байсан учраас энэ нөхцөл байдлыг мэдэж ясна хэмээн шүүх үтсэн. Мөн шүүгдэгч өмнө нь эхийнхээ эрүүл мэндэд хохирол учруулж ял шийтгэл авч байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Гэр бүлийн хүчирхийлэл нь дамжирсаар энэхүү хүний амнаас хохироосон хэмээн шүүх дүнсэн. Ингээд аймгийн эрүүгийн газрын анхан шатны шүүхээс шүүгдэгчийг эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтуудаар гин буруутайд тооцож бүх насаар нь хорих ялыг оногдуулсан байна. Ингээд энэ түрээд өнөөдрийн дугаар маань дуусаж байна. Тэгээ энэ хэрэг маань үнэхээр харамсалтай. Хүний сэтгэл үнэхээр өвтгсөн хэрэг байлаа. Зөвхөн нэг хүний амнаас хохирсон явдал бол биш. Хамгийн харамсалтай нь их хүнийхээ амьдралынхаа туршид хайрлаж өсгсөн хүүгийнхээ гарт амь насаа алдсан явдал байсан юм. Энэ хэргийн хохирогчийн ар гэр ойр дотны хүмүүстгүй юм нь л илэрхийлээ. Ингээ бүгдээрээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.